Энэ гадаад зээлгийн тухай хуулийн хилцүүлгийн явцад ажлын хэсэг дээр энэ цэлэв дэд төвтэй холбоотой асуудал ажлын хэсэг дээр дэмжигдээгүй учраас хасцсан, өөрөөр хэлбэл хилцүүлгийн явцад энэ цэлэв дэд төвтэй холбоотой ямар ч хилцүүлэг орж ирээгүй. Тэгээд ингээ үргэлжлээд явцсан. Тэгэхээр энэ цэлэв дэд төвтэй холбоотой асуудлыг байнгын орон дээр асуусан. Уул нь хариулт өгье, энэ өртөг зардалтай холбоотой хариулт өгье гэсэн бол одоо бол өгөөгүй байна. Тэгэхээр энийг дахиад асууя. Энэ цэлэв дэд төвийн барилгын өртөг нь одоо яг барилгын өртөг нь хэд байна? Дэд үтцийнх нь оруулал хэд байна? Газар нь оруулал хэд байна? Тэгээ энэтэй холбогдуулаад дэд үтцийнх нь хөрөнгө оруулалтын дүн нь газар чөлөөлтөй холбоотой дүнгийн энэ мэдээллийг өгөөч. Дээр нь нэмээд энэ төслөөс хэдийн хэмжээний ашиг бий болж газрыг дахин төлөвлөх болон гэр хорооллын хөгжлийн санд одоо хэдээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Дараагийн нэг асуулт нь болохоор энэ барилгатай холбоотой төслүүдийг хятадын 1, 2 болон 3-ын 1-р багцуудыг болохоор хятадын компаниуд өгсөн байгаа. Тэгээд Монголын 4 компанид энэ төслийг өгсөн юм билээ. Тэгэхээр Morin Soft Construction, Нутгийн буян, Монкон, Professional Stroy гэдэг ийм 4 компанид энэ орон сууцтай холбоотой гэрээ хийгдсэн билээ. Тэгэхээр энэ 4 компани дээр нийслэлийн удирдлагуудтай холбоотой одоо компани байгаа юу? Энэ дээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал байгаа юу гэдэг ийм асуултууд байна. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваадлаа. За гишүүний асуултанд сая 2 хоногийн өмнө алдан бичгээр танд хариу өгсөн юм байна. Алдан бичгийнх нь юу н цахимаар болон шуудангаар явсан гэд бичгийг нь бол авцсан байж байна. За сэлэв төслийн хувьд болохоор нийт хөрөнгө оруулалтын зардал талдаа 2,185 тэрбум 0,83 тэрбум төгрөгийн бол борлуул зарлага төлөвлөж нийт борлуулалтын орлогыг энэ оны 5 сарын сүүлээс эхэлж борлуулалт хийхээр төлөвлөөд одоо ажиллаж байгаа. За борлуулалтын орлогоор нийт 2,647,74 тэрбум төгрөгийн бол борлуулалтыг орлохоор төлөвлөж байгаа. За сэлэв 20 минутын хот төслийн хувьд болохоор одоо нийслэлийн Улаанбаатар хот дээр орон сууцнуудын корпорац дээр борлуулалтын төлөвлөгөөг журам баталж нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар баталсны дараа 2026 оны эхний улиралдаа буюу за 5 сарын сүүлээр чадахгүй 6 сарын ихээр бид нар борлуулалтыг эхлүүлэхээр бол төлөвлөж байна. За нийт 8,575 өрхтөөр 113 блок дээр бол борлуулалтыг хийн. Дундаж метр квадрат 61,172 метр квадрат. Дундаж орон сууцны үн 1 метр квадратыг 4,810,000 төгрөгөөр борлуулахаар одоогийн бизнес төлөвлөгөөнд төлөвлөгдөөд явж байгаа. За зах зээлийн үн болон бизнес төлөвлөлтөд уялдуулаад бид нар улирал болгон сэлэв 20 минутын хот дээр бол бизнес төлөвлөгөө зах зээлийн үнэтэй хуулийн судалгааг бол шинжилээд явж байгааг бас дуулах нь зүйтэй ах. За газар чөлөөлтөн дээр одоогийн байдлаар 392 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн юм тооцоо байж байгаа. За баярлалаа. Би нөгөө сүүлд нь асуулт байсан нөгөө энэ Монгол 4 компани байгаа. Нутгийн буян, Moncon Construction, Morin Soft Construction, Professional Stroy гэдэг энэ 4 компани тендерт ялсан байгаа. Тэгэд энэ компаниудад нийслэлийн удирдлага холбоотой болон хамааралтай ийм компаниуд байгаа юу гэдэг асуултанд хариулж өгөхийг хүсье. Дээр нь метр квадрат талбайн өртөг тэгээд дэд үтцийн газар чөлөөлт 392 тэрбум гэж ойлголоо. Яг энэ дэд үтцтэй холбоотой хөрөнгө оруулалт нь хэдийн тэгээд метр квадратын өртөг нь зөвхөн барилгын өртөг нь одоо хэд болж байгаа юм. Дэд үтц нь ороод газар нь ороод гэж тооцвол ямар өөр дүнгууд байгаа энэ талаар мэдээлэл өгөөч. За одоогийн байдлаар нийслэлийн удирдлагуудтай хамааралтай гэсэн мэдээлэл бол надад байхгүй байна. Би яг адилхан сошиал сувгаар бас тань шиг мэдээллүүд харж байгаа. За энэ талаар бол бид нар бол нягтлаад одоо ямар компаниуд аль биесээр ямар эзэмшигчтэй байгаа танд нэмээд бас бичгээр өргүүлье. Тань дээр би бас сая өмнө 2 өдрийн өмнө албан бичгээр өгүүлсэн бичгийг бас давхиж Viber-оор явууллаа. За юун дээр зардлын хувьд болохоор 1 метр квадратыг дотор тогтчлолтойгоор 4,24,669,156 төгрөгөөр бол одоогийн байдлаар бол төлөвлөөд ингэ явж байгаа юм байна. Борлуулалтыг бол 4,9 дундаж 4,810,000-аар борлуулахаар бол төлөвлөөд ажиллаж байна. Энэ
сошиалын мэдээгээс илүү Professional Destroy гэдэг компани маань нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатар гэж одоо нийслэлийн засаг даргын тослох гэж ойлгосон ийм хүн болон Үнэн ба Зөв намын орлогч Мөнх сайхан гэдэг хүний хамтран байгуулсан ийм компани байгаа. Тэгэхээр энэ одоо жишээлбэл компани 1000 айлын орон сууц барихаар ийм гэрээ хийсэн байна. Тэгээ энийг зүгээр холбогдох мэдээлэлээр нь ороод үзэхэд бол яг л энэ нотлогдчихлээ л дээ. Open data-гаар ороод үзэхээр. Тэгэхээр энэ төсөл маань одоо энэ газрын тос ч юм уу энэ Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц гэдэг төслийн халхавчин дор анх хийж гүйцэтгэхдээ бондор санхүүжүүлнэ гिचээд яг одоо хийх болоод ирэхээр чадхаа байлаа. Тэгээд энэ дундуур нь ийм ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа юм биш үсттэй гэдэг хардлага төрөхөөр ийм мэдээллүүд угаасаа энэ нээлттэй төрийн одоо мэдээлэл дээр байна. Тэгэхээр энэ талаар одоо тодорхой мэдээлэл таайдуулна одоо яг над чинь ингээс За Сэлб төвийн таны яриад байгаа Professional Destroy гэдэг компани багц 3-3 дээр 12 блок дээр бол шалгараад ажил бол гүйцэтгээд явж байгаа юм байна. За яг эзэмшлийн хувьд одоо яг бидэнд тодорхой мэдээлэл яг одоо надад байхгүй нь эргээд танд бол бичгээр мэдэгдээ. За Сэргэлэн Баатар гэдэг бол нийслэлийн засаг даргын бол туслах биш. За одоогийн байдлаар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч байж байгаа. Өнөөдөр бас яг одоо 10 цагаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын Монгол Ардын намын бүлгийн хурал бас хуралдаж байгаа учраас өнөөдөр засаг дарга бол ирж чадсангүй. За энэ талаар бол хуулийн байгууллага бас тодруулаад хэрэг гомдолтой асуудлууд байгаа бол явах бах. Бид нар бол танд одоо албан ёсоор тэр байгууллагуудын эзэмшлийг тодорхойлоод бичгээр явуулъя. За даваа талаа дарга энх төвшин гишүүний одоо асуултанд бичгээр маш тодорхой хариулт бичгээр өгөөрэй. Одоогоор тодорхой мэдээлэл алга бичгээр өгье гэж та хэд удаа хэллээ шүү. Тийм болохоор асуултанд дутуу хариулсан дутуу мэдээллүүдээ гүйцээж бичгээр өгөөрэй.